Сайн гэдэг чинь бол мэдж байгаа. Тэгэд бичлэг эхлэхийн өмнө юун түрүүнд уучлаарай гэж хэлье. Миний энэ үсийг уучлаарай. Би өнөөдөр өснийхээ авчрыг олохгүй байгаа учраас нэг дараагүй ихэн тийм сонин үстэй сууж байна. Дээрээс нь би маш их борлсон байгаа учраас фильтр ашиглаад цар цагаан болчихсон байгаа. Тэгэхээр ер нь 100 хүн болгонд болдог үстэй. Тэгэхээр хүн болгоны болдог хэмжээнээс илүү их борлчихсон учраас фильтр ашигласан байгаа. Sorry. Тэгээд бас маш их баярлалаа гэдгийг хэлье. Саба дараад, лайк дараад, коммент бичээд үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Та нарынхаа дэмжлэгээр би өнөөдөр ингээд уран зориг ирчвчээр бүрэн сууж байгаа шүү. Тэгээд саба дараагүй хүмүүс маань саба дараад үзээрэй. Тэгээд өөрийгөө олох хаялалд надтай хамт гарсан та нартай бас маш их баярлалаа гэдгийг дахин хэлье. Тэгээд асуулт байна. Та нар өөртөө олсон уу? Өөртөө ядаж жаахан ч гэсэн хэсгийг олсон уу? Олсон бол коммент бичээрэй л. Юунд дуртай вэ гэдгийг мэдсэн үү? Юунд дургүй вэ гэдгийг мэдсэн үү? Юунаас айдаг вэ гэдгийг мэдсэн үү? Би бол халуунд маш их дуртай. Хүүтэнд маш дургүй. Тэгээд зуны үйлдэл учраас яг энэ талаар хэлээд байна. Энийг би яг саяхан олж мэдсэн. Гэхгүй юу? Одоо 30 төгчөөж штэ. 30 шүрээжээж. Халуунд дуртай, хүүтэнд дургүй гэдгийг сая л олж мэдэж байгаа штэ. За тийм ээ. Та нар юунд дуртай, юунд дургүй, юунаас айдаг вэ гэдгийг комментээр бичээрэй. За коммент бичгээд ерөөсөө хэдхэн секунд л орно үсттэй. Та нар хэдхэн секундыг надаас харамлахгүй үсттэй. За тэгээд өмнөх бичлэг дээр би хүн болгон энэ дэлхийд ямар нэг зүйлийг бүтээх гэж төрсөн, бүтээх гэж ирсэн, бүтээгээд явсан байдаг гэд хэдхэн цөөхөн хүний жишээг дурдж ярих болно гэд төгсгсөн байгаа. Тэгэд эндээсээ үргэлжлүүлээд ярихад зарим хүмүүс энэ дэлхийд хайр дурлалыг бүтээдэг, зарим хүмүүс энэ дэлхийд гэр бүлийг бүтээдэг, зарим нь харин урлагийг бүтээдэг, зарим нь соёлыг бүтээдэг, зарим нь бүр барилга байгууламж бүтээдэг, машин бүтээдэг. Харин зарим нь нийгмийг өөрчилдөг, нийгмийн сэтгэлгээг өөрчилдөг, дэлхийг тэр чигт нь өөрчилсөн байдаг. За одоо би яг 10 хүний энэ жишээг ярина. Тэнгэрт дэвшсэн 10 хүний жишээг ярина. Гэхдээ тэнгэрт дэвшсэн гэхээр амьддаа ямар нэг зүйл бүтээхгүй гэдэг талаар бол яриаггүй шүү. Амьддаач тэр тэнгэрт дэвшснийхээ дараач тэр хүн болгон ямар нэг зүйлийг бүтээгээд явсан байдаг, бүтээсэн байдаг, бүтээж байдаг. Яг одоо ч гэсэн бүтээж байгаа. Энэ 10 хүний хамгийн ихнийх нь бол 2023 онд маш хэрцгий хэрэг гарсан дэлхийн нийт жиг 50 сонссон дэлхийн нийт хэдэн сар шүүх хурлыг бүгдээрээ лайваар үзсэн дэлхийн нийт үнэхээр ялангуяа эмэгтэйчүүдийн их хүмүүсийн охин дүүтэй хүмүүсийн охинтой хүмүүсийн зүрх шимширч сэтгэл нь өвдөж бүр сэтгэлдээ уйлж шүүх хурлыг өдөж дуусгасан олон сар үргэлжилсэн ийм хэрэг гарсан. Казахстан Салтанат Мукхенова гэдэг эмэгтэй түүх байгаа. Талигач эмэгтэй түүх байгаа. Тэгээд за яриа. Энэ эмэгтэй бол үнэхээр сахиусан тэнгэр шиг бүр үнэхээр гайхалтай, үнэхээр хөөрхөн, үнэхээр сайхан сэтгэлтэй, үнэхээр хүүхдэд хайртай бүр үнэхээр гэж хэлж болохоор бүх зүйл бүрэлдсэн төгс эмэгтэй байсан байна лээ. Тэгээд энэ эмэгтэйгийн нөхөр нь Казахстаны эдийн засгийн билүүтэй сайд асан Бишимбаев гээд насаараа хоригдох ял авсан байгаа. Тэгэд энэ хүн бүр насаараа хоригдох ял аван автлаа би буруугүй гэдэг үгийг хэлсээр байсан гайхамшигтай. Салтанат Мукхенова бол чимээгүй хохирогч биш харин өөрчлөлтийн эхлэл байсан. Нөхрийнхөө гарт амиа алдсан үнэхээр харамсалтай хэрэг. Үнэхээр хэрцгийгээр нөхөр хинрээ зодож тамлаж амийг нь хөнөөсөн. Одоо хэлэхэд бүр зүрхээ үтж чинь сэтгэл үтж чинь би хэрэг гарснаас хойш насаараа хоригдох ял аван автал нь би шүүх хурлыг сонсож мэдээнүүдийг нь сонсож байсан. Түүний хувьд үнэхээр сэтгэл үтж чинь үнэхээр бүр сэтгэл хөндөөрлж чинь жоохон ярихад хэцүү юм байна. Гэтэ ярихаас өөр сонголтгүй байна. Яагаад гэхээр маш хэрцгийгээр нөхөртөө зодуулж бүр тарчилж амнаас нь хөнөөгдсөн боловч талигачин энэ дуу хоолой сонсогдсоор байгаа, явагцаар байгаа. Нэр нь мөнхөд үргэлжлэн мөнхөд амьд байна. Юу ярих гэдэг нь тэгэхээр Казахстанд Салтанат Слав гээд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсан байгаа. Энэ олон мянган эмэгтэйчүүдийг хамгаалсан хууль батлагдсан. Тэгэхээр бүр ингэж ярихад сэтгэл хөндүүлээд өвдөд байгаа учраас би бүр ярьж чадахгүй байна. Ямартайч талигач энэ дэлхийд хэрэгээ бүтээгээд бутсан.
a beautiful eye, walking a line, smile with a tie. She knows all about life, never asks why, driving everyone crazy, crazy. She has